Энд юу харагдаж байгаа вэ гэвэл гидсний шин эсүүд үүсч бий болж байгааг харуулж байна. Цэнхэр өнгөөр шин эсүүдийг төлөөлүүлсэн. Одоо энэ доороос шин эсүүд үүсч гараад дээшээгээ шахагдаад явж байна. Дээшээ ингэж явсаар хагаад өөр ингэсэн ондоо үүрэгтэй шин эсүүд ингэж гарч ирнэ. Зарим нь сас бүрхүүлийг үүсгдэг, зарим нь даавар үүсгдэг, зарим нь одоо хоол хүнсийг шингээх үүрэгтэй. Хуучин эсүүд нь ингээд шинээр халагдаж байна. Энэ цэнхэр нь шин, улаан нь хуучин эсүүд ингээд халагдаж байна. Гидсний хуучин эсүүд шинээр шинчлэгдэх энэ үйл явцад нийт 3-5 өдөр зарцуулагддаг. Өөрөөр хэлбэл маш хурдтайгаар шинчлэгдэж байгаа гэсэн үг. Гидс эрүүл бол бид эрүүл шүү дээ. Тэгэхээр энэ чухал үйл явцыг дэмжих ямар арга байж болох вэ гэдгийг үзэхээс өмнө яг энэ шинжилэл хаана явагдаад байгааг одоо харцгаая. Сая бидний харсан эсийн шинжилэл хаана явагдаж байгаа вэ гэхээр улаан хоолоогоор дамжаад ходоодонд очлоо. Ходоодноос цаашгаа нарийн гидсэнд очлоо. Энэ хэсэгт болж байгаа үйл явцыг шинжилэлийг харуулж байгаа юм. Тэгэхээр одоо энэ нарийн гидс гэдгээ цааш нь аваад үзье. Саяны нарийн гидсийг зургаар аваад үзэх юм бол ийм нарийнхан урт хөндөй хоолой шиг хэлбэртэй байгаа тий. Тэгээд маш олон давхрахтай задлаад харуулах юм бол бидний эзэн хоол хүнсийн дотор талын хөндөй хэсгээр нь яваад тэндээсээ шимэгддэг. За одоо видеогоор яаж шимэгддэг, дотроо ямар харагддаг вэ гэдгийг харуулъя. За саяны олон давхрахтай нарийн гидсийг томруулаад дотор талыг нь задлаад ингээ харуулах юм бол жижигхэн одоо үслэг юм шиг сойц шиг ийм хэлбэртэй дотор талын хэсгийн эсүүд байна. Энэ эсүүдээ ингээ цааш нь бүр нарийсгаад тодруулаад харах юм бол доошоо ийм хөндөй хэсэг орж ирж байна. Нилээн доошоо орж ирж байгаа. За энд нөгөө эсийн шинжилэлт явагдаж байгаа. Эдсний эсүүд нөхөн төлжих, шинчлэгдэхэд юу чухал үүрэгтэй байдаг вэ гэвэл мэдрэл. За энд шар өнгөөр ингээ харуулсан байна. Энд хараа nerve гэж биччихсэн. Одоо энэ гидсний олон давхаргуудыг ингээ харуулсан байгаа тий. Тэрнтэй олон юм уялдаа зангилаатай шар өнгийн юмнууд байгаа. Эднэр нь юу вэ гэхээр мэдрэл бас гидстэй холбогддог. Гидс нь мэдрэлийн тогтолцоотой хоёр үндсэн аргаар холбогддог. Эхнийх нь гадаад мэдрэл. Энийг автомат мэдрэлийн тогтолцоо гэж нэрлэж байгаа. Дотроо бас хоёр хэсэгтэй парасимпатетик, симпатетик гэдэг. За энэ нь бол гаднаасаа гидстэй холбогдож байгаа гэсэн үг. Нөгөөх нь дотоод. Үүнийг гидсний өөрийнх нь тархич гэж бас нэрлэдэг. Яагаад гэвэл энэ хоол боловсруулалтыг тархинаас шууд хамааралгүйгээр зохицуулдаг учраас. Тэгэхээр ийм хоёр замаар бидний хоол боловсруулах хэрэгтэн маань мэдрэлийн тогтолцоотой холбогддог. За юуны өмнө бид мэдрэлийн системээ бас ойлгох хэрэгтэй. Энд автомат мэдрэлийн систем гэж. Тэгэхээр бүх одоо эд эрхтэнтэй холбогдсон байдаг. Энэ мэдрэлийн системээс ирж байгаа мэдээллийн дагуу энэ бүх эрхтний үйл ажиллагаа ямар байх вэ гэдг нь хамаардаг. Нэг тал нь болохоор sympathetic гэж бичсэн байгаа зэнд, нөгөө тал нь parasympathetic гэж. Хүн аюулд орчихлоо гэхэд sympathetic буюу одоо энэ сандарсан, айсан, аюулд орсон нөхцөлд давмгайлж байгаа энэ мэдрэлийн систем яаж ажилладаг вэ гэхээр одоо нөхөн үржихүүн эрхтнүүдэд цусан хангамжийг бууруулнаа. За дээрэс нь одоо энэ илгэнд байгаа хуримтлагдсан глюкозын нөөцийг цус руу сахар болгож нэмж шахаж оруулнаа. За тэгээд мэдээж зүрхний одоо цохилт хурдснаа, ам хуурашиж одоо амны хөндөд ялгарч байгаа шүлсний хэмжээг бууруулна гэх мэтчлэн энэ талын мэдрэлийн систем нь ингэж үйлчилдэг байна. За тэгвэл нөгөө тал нь хүн амарсан, тайван, амгалан байгаа үед яах вэ гэхээр за мэдээж амны хөндөд шүлсний хэмжээ нэмэгдэнэ. Одоо шүлсний хэмжээ нэмэгдэхийг дагаад юу бас нэмэгдэх вэ гэвэл хоолыг боловсруулах энзимүүд нэмэгдэнэ, хоол боловсруулалт сайжирна гэсэн үг. За тэгээд зүрхний цохилт удаашрна. За цаашаага цөсний ялгаралтай сайн гарч ирэх нь байна. За тэгээд хоол боловсруулах үйл явц маш сайн явагдана. Хамгийн гол нь одоо энэ
гидсний нөхөн төлжилт эсүүд нь дахин шинжлэгдэх тэр үйл явцыг сайхан дэмжиж өгдөг. За тэгэхээр гидсний өрөвсөлттэй, архаг өрөвсөлттэй хүмүүсийн хувьд яадаг вэ гэхээр энэ хоёр системийн энэ хоёр салбар нь гажуудалд орсон байдаг. Одоо зохицуулалт нь алдагдсан гэсэн үг. Англи хэл дээр IBS бас IBD гэж бичиж тэмдэгсэн байгаа. Энэ өрөвсөлт гидсний өвчин. Тэгээ гидсний хямралыг байн гэдээс гүйдэг, аль эсвэл өтгөн хатдаг тийм ээ, гидсээр базалж өвддөг. Энэ хүмүүсийн хувьд одоо энэ мэдрэлт нь бас асуудал байна гэсэн үг. Тэгэхээр мэдрэлийн системээ зөв ажилуулж амрах үедээ сайхан амраад хөдөлгөөнөөр дэмжих хэрэгтэй үедээ дасгал хөдөлгөөн хийгээд авах юм бол цаанаасаа энэ мэдрэл нь гидсийг бас сайхан удирдаад гидсний үйл ажиллагаанд нөлөөлж өгнө байна шүү дээ. За эргээд нөгөө эсийн шинжилттэй видеогоо харуулж байгаа тайлбарлахад энэ үйл явцыг дэмжиж гидсээ дотроос нь шинчилж сэлбэж төлжилтийг нь дэмжихийн тулд бид мэдрэлдээ анхаарлаа хандуулах хэрэгтэй. Мэдрэл нь юу вэ гэхээр гаднаас холбогдож байгаа энэ олон зангилаа сүлжээсүүд. Тэгэхээр гидстэй гаднаас холбогдож байгаа энэ мэдрэлийн системээ зөв зохицуулж чадах юм бол эсүүд нөхөн төлжиж гидс ирүүлжнэ гэсэн үг. Тэгэхээр гаднаас гэдэг нь бид нүдэрээ дамжуулж ямар мэдээллийг авч байна? Чихээрээ юу сонсч байна? Сэтгэл санаа хэр байна? Энэ бүхэнд доошоогоо энэ vagus nerve гэдгээр дамжаад энэ хоёр салбараар дамжаад бидэнд нөлөөлж байдаг байх нь шүү дээ. Тэгэхээр parasympathetic буюу энэ сайхан мэдрэлийнхээ системийг зөв ажилуулахын тулд бид яах вэ гэвэл бясалгал хийн, салхинд гарна, дуртай хоббигоо хөгжүүлнэ, найз нөхдөдөө бүжгэлж болно, дуулах. За караокед орж хүмүүстэй дуулах, ганцаараа ч гэсэн дуулах тий. Байгальд гарах. Энэ бүхэн нь энэ талын мэдрэлийн системийг одоо ажиллагаанд сайн оруулаад улмаар гидсний нөхөн төлжилтөнд сайн нөлөөлдөг. За мөн хөдөлгөөн одоо йог хийх, эсвэл дасгал хөдөлгөөн хийх хэрэгцээтэй үед нь гүй ихтэй биендээ бас ачаалал өгөх нь бас хэрэгтэй. Ингэх юм бол бидний гидсийг бас сэргээж өгч идэг. Тэгэхээр энэ хоёр мэдрэлийн системийг зөв ажилуулснараа бид гидсээ бас дэмжиж болох нэ. Ямар судалгааг та бүхэн тайлбарлаж өгсөн бэ гэвэл энэ байна. Автомат мэдрэлийн систем гидсний үйл ажиллагаанд яаж нөлөөлдөг вэ гэдэг энэ судалгаа байгаа. Энэ судалгааг би эрүүл дадал мастер класс номынхоо их сурвалжид жагсаасан байгаа. Энэ судалгаа номын их сурвалжийн жагсаалтанд ингээд орсон байгаа. 119 гэж биччихсэн. За 119 одоо харцгаая урагшаага эргүүлээд мэдрэлийн систем тайван төлөвт шилжснээр хоол боловсруулах эрхтэнд цусан хангамж нэмэгдэнэ гэд. Эрүүл дадлыг худалдаж авсан хүмүүсээ дэмжих зорилгоор дотор нь агуулгдсан энэ судалгаануудыг дэлгэрүүлээд тайлбарлаад явж байгаа. За номын арт талын хэсэгт тэмдэглэлийн ийм хуудсууд байгаа. Бүтэн жилийн турш тэмдэглэлээ хөтэлж явна. Тэмдэглэлээ ингээ харах юм бол алжаал тайлах, хором гаргаж чадсан уу гэсэн ийм асуулт байгаа. Тэгэхээр өдөр тутамдаа 3-аас 20 минутын бясалгал ч юм уу, аль эсвэл тайвшруулах, амьсгалын дасгал хийгээд явснараа бид яах вэ гэвэл гидснийхээ үйл ажиллагааг дэмжнэ гэсэн үг. Саяны миний ярьсан бүх одоо видеог эргүүлээд харах юм бол бас үүнтэй холбогдсон байгаа. Тэгэхээр та бүхэн тэмдэглэлээ сайн хийж яваарай. Бас гидсээ дэмжихийн тулд өөрийнхөө дуртай тайвшруулах тэр гоё хоббиг хөгжүүлж яваарай. За ингээд дараагийн видеогоор дахин уулзцгаая.